Жуун. Тэгэхээр тэр Миний бүтлгүүгээс боллоо захирлаа. Энэ хүүхэд цанхоор ажлыг чи өрөөнд доторхыг Сэмхийн хараа зогсож байхаар нь тань цаад болохгүй гэж бодсондоо чимээгүй хөшиг дагуулад гарах гэсэн боловч айлгчсан юм шиг байна. Тэгээд л юм болчихлоо. Яагаад миний ажлын өрөөгөө Сэм хараа зогсож байсан юм? тэр үнэндээ би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй. Тэгэхээр байна штэ. Би яах аргагүй унтчихсан байхгүй юу? Тэгсэн чинь нэгтгээс нэг л амттай үнэр гараад Хараа таарсан чинь би энд ирчихсэн байсан. Тэгсэн чинь захиралтай тэр дотор ингээд цогсоод байсан. Ингээд миний бүтлгүүгээс боллоо. Хойно барилга ажлын өрөөний ойр орчимд очиж болохгүй гэж анхааруулах ёстой байсан. Одоо гарцгаая. Хурдл. Захирлыг ажиллаа хийхэд нь ингээд саад болоод л баймаар байна уу? За. Явлаа. Боссоо. Чи өөрөө явж ажиллаа хий. Наад хүүхдээ энд орхиод. Энэ хүүхдийг орхиод яв гэсэн үү? Тийм ээ. Таны ажлын өрөөнд үү? Тийм гэдэг байхад. Одоо явж болно. Наанаас чинь талхаж явахыг харахад дэндүү хол байна. Юу? Нааш ойртож ирээд хар. За. 너무 가깝다. Хэтэрхий ойрхон байна. Жаахан хойш явахар. За. Төрснөөс аавыг тийм царайд байхыг нь харж байгаагүй. Тэгэхэд тэр муу новш тэг чадлаа штэ. Юу? Гэхдээ вэштэй захирлаа. Талхаж явахад юм ярьж болохгүй. За. Өрөөдөр. Идээд үз. Дөнгөж сая шинээр хийсэн болохоор амттай байгаа. Мияасан. Сэцгээтэй талхан дургүй юм уу? Үгүй яалаа гэж дургүй байх үдээ. Байж боломгүй юм. Би ийм талах байхгүй болоод л идэж чаддгүй байсан юм. Яста амттай юм аа. Миний өдөө алт идэж үзсэн талхнууд дотроос хамгийн амттай нь. Би багшаас анх удаага магтаа сонсон талах байгаа. Миний анхны 8 хийж ирсэн талагч гэж хэлж болно. Тэгээд бас миний хамгийн дуртай талах минь байгаа юм.
Нэрээ юу? Бийжсэн цэцгээдээ талханд үнэхээр их дуртай штэ. Гэхдээ захиралтай өдөр болгон үүрээр энд ингэж талах хийдэг юм уу? Урд нь өдөр болгон үүрээр хийдэг байсан юм. Гэвч сүүлийн үед тэгж чадахгүй л байна. Компани ажил гэдэг чинь талах хийлгээд болчихдаг зүйл биш. Талхнаас илүүтэй арх уух нь их, ажиллахаас илүүтэй зохицуулах хэрэг нь их болдог юм. Надад нэг асуух зүйл байна. Түрүүн талхны үнэрээ сулаад нойрносоо сэрсэн гэсэн байхаа? Тийм. Гэхдээ чи намайг харсан чинь талах хийхээс өмнө шүү дээ. Тийм байж яаж тэр үнэрийг мэдэрсэн юм? Ширийг бийж гэсэн сайн мэдэхгүй байна л да. Хаа нэгтэйгээс амттай үнэр гараад нэг тийм чихэрлэг элсэн чихэр хураад ч байгаа юм шиг. Архины газраас гардаг буудааны айрагны үнэр ч юм шиг. Талхны газар үүдээр явах болгонд энэтэй адилхан үнэр үнэрсдэг болохоор нь би гарцаагүй талхны үнэр байна гэж бодсон юм. Тийм үү? Яасан? Би буруу зүйл хийж гисэн үү? Буруу зүйл хийгээгүй. Хур дээд. За. Захиралтай идэхгүй юм уу? Тэгье. Хамт идцгээе. Ичнэрэ сайхан амарцгаасан уу? Мажуна чи ч гэсэн сайхан амарсан биз дээ? Юу вэ? Талах. Талах гэдгийг нь мэдэж байна л да. Чи энийг яагаад авчирч байгаа юм? Хөргөөс ном нь хурдан аваач өгөөч хэлсэн. Захирал тэгж хэлсэн. За ихэрлээ. Тэгвэл чи хайн байдаг ажлын өрөөнөөс ирж байгаа юм уу? Тийм ээ. Тэгвэл сайхан олоорой. Суугаач. Өглөөнийхөө цайг уучгаад явахгүй юу? Үгүй дээ. Би түрүүхэн гизээ хагартлаа идчихээд ирсэн. Сайхан амарсан уу ээж? Сайхан амарсан уу аава? Тийм ээ. Өнөөдөр ажил чинь жаахан оройтой шүү. Суу. Өглөөнийхөө цайг уу? Үгүй дээ. Би ажлынхаа өрөөнд идчихэд ирсэн. Би төрүүлж ороод ажилдаа явах бэлтгэлээ хийдээ ээж. Харин таггүй хоёр өглөөнийхөө цаг хамтдаа уусан юм биш үсттэй. Тэгээд бас тэр нь хойно байдаг ажлынх нь өрөөнд хоёулах таа шүү. Үнэр нь их амттай байсан. Нэг тийм чихэрлэг элсэн чихэр хураад ч байгаа юм шиг. Архины газраас гардаг будааны айрагны үнэр ч юм шиг. Энэ бол үнэр байгаа юм. Анхандаа чихэрлэг юм шиг байснаа. Удах тусам элсэн чихэр хуурахад гардаг чихэрлэг үнэр гардаг юм. Будааны айраг шиг эсэглэн чунартдаг юм. Зурмагныхаа хэр сайн хөөснийг гараараа дарж үзээд мэдэж болох ч гэсэн бас үнрээр нь ч гэсэн мэддэг хүн байдаг юм. Зөвхөн зурмагны үнрээр нь ямар талах болохыг нь мэддэг хүн миний амьдралд ганцхан л удаа таарч байсан. Хөөе. Чи үнрээр нь мэдв үү? Үгүй. Гүйлж чи?
Тэгээд хэлээд байгаа юм шүү. Миний амьдралд ганцхан таарсан тэр хүн шиг тийм хүн. Тийм болохоор л сууд хүн гэдэг байгаа юм. Оосан залгинууд. Гэтэл Такку. Энэ хүүхэд тэр үнэрийг мэдэрсэн биз дээ. Үнэ юм уу? Тийм ээ. Үнэн. Яасан? Болохгүй мó? Аавын ажлын өрөөнд. Тэгээд бас аавын өөрийнх нь хийсэн талхыг аавдаа хоёулахнаа цуг идсэн гинэ. Одоо чи юу да? Тийм ээ. Цэцгээдээ талх идсэн. Яасан? Болохгүй гэж юу? Чи яагаад аавын ажлын өрөөнд очив? Яагаад? Сайхан үнэртгээр л очив. Яагаад байгаа? Тэжээс болохгүй юу? Мэдээж яаж болдгийг? Чам шиг юмнууд тэнд хамаагүй очиод байдаг газар биш мэдэж байна уу? Тийм үү? Захирал тэгж хэлээгүй шүү дээ. Юу? 7 хоног бүрийн бүтэн сайн болон 3 дахь өдрийн үүрээр энд талах хийдэг юм. Талах хийхийг хармаар байвал хизээч хамаагүй ирээд харж болно. Нэрээ юу? Би чи худлаа яриад вэ? Худлаа биш ээ. Аав нэг ч удаа тэр ажлынхаа байранд бидний дагуулж очиж байгаагүй. Хин ч гэсэн тэр ажлын өрөөнд орж болохгүй гэж хэлсэн. Би болон эгч нар дээрээс нь эмээг хүртэл тэр ажлын өрөөнд очиж байгаагүй. Тэгж яваад бүх асуудал үүснэ гэж. Гэтэл аав чамайг ирж болно гэж хэлсэн гинэ. Хизээ чамаагүй ирж болно гэж хэлсэн юм уу? Намайг одоо наад үгэндээ итгэх гээд байгаа юм уу? Одоо намаагүй. Нэрээ гээд байхад. Юу? Чи үнэхээр тэнд нэг ч удаа очиж үзээгүй юм уу? Тэгвэл дараа надтай хамт очиж үзэх үү? Тийм сонирхолтой зүйлүүд амар олон байдаг юм билий. Хамтдаа явах уу? Галзуураа юу? Би чамтай хамт тийм яах гэж очих чадахгүй. Яагаад? Чи талах хийж байгааг харах дургүй юм уу? Тийм ээ, дургүй. Би талхны үнэртэж дургүй. Талах идэгч дургүй. Би энэ хороо дээрээс талхан л хамгийн дургүй. Бослоо зөвхөн намш минь. Ёстой нэг. Аава. Чонсооны үйлдвэрлэл рүү явах гэж байна. Түрүүчийн 7 хоногийн хагас өдөр явж чадаагүй болохоор өнөөдөр явах гэж байгаа. Хувцас өмсөд буугаад ир. Такку чи ч гэсэн бэлдээд буугаад ир. Юу? Чи ч гэсэн явах юм уу? Такку ч гэсэн хамт явах юм аа? 10 минутын дараа хөдлөх болохоор түргэлцгээ. Хурдлаарай. За, хурдган шиг бэлдээд ихээ. Хурдган шиг. Юу гэсэн үг вэ? Өнөөдөр ч бүтэц сайн өдөр. Өчигдөр ажилд яваад явж чадаагүй штэ. Тэгээд л өнөө өглөө эрт хүүхдүүдийг дагуулад явчихсан. Юу? Хүүхдүүд ээ? Хүүхдүүд гэдэг чинь маажунаас өөр хэнийг дагуулж явсан юм? Аха, та сайн байна уу?